За та бүхэн сайхан гайхалтай орон мэндийг улаан хангаад утгаас хүргэж байна. За миний хувьд бол бага насны хүүхдийн эсэргүүцсэн гэмт хэрэгт оногдвол яш итгэл бол одоо чанга багстай гэсэн байр суурийг илэрхийлдэг. За энэ санд бодлоо бол хууль тогтоогчдод удаадараа илэрхийлж байсан. За Монгол улсын хувьд бол хамгийн сүүлд гэхэд 2024 онд бол бага насны хүүхдийн эсэргүүцсэн гэмт хэрэгт оногдвол яш итгэлийг бол төрөлхтсөн гормоор хилцэж бол өндөр ялтай болгосон байгаа. Гэхдээ энэ нэг талаасаа зөвчсөн, нөгөө талаасаа энэ өндөр ялтай хэргийн хувьд бол хуулийн байгууллагын одоо ажилтнуудын хувьд бол маш нухацтай нарийнчилж сайн шалгахгүй бол бас хэлмэгдэл ахын үүсэхгүй ийм үзлүүд бол үүсэж байна. Хавцлагийг уншаад үзэж байхад айлын хүүхдүүд сайнтай муутай, уулын мод өндөртөө намтай гэдгийг нэгэн адил бас одоо хэдэн жилийн өмнө намайг тэгсэн ингэсэн гэдэг байдлаар одоо хүнийг айлган сүрдүүлж мөнгө төгрөг өгөхгүй бол одоо юу гэдэг нь хуулийн байгууллага хандна гэдэг байдлаар занл хийх одоо ийм асуудал маш их одоо гардыг байна. Тийм учраас энийг сайн шалгах хэрэгтэй байна. Зүгээр жирийн иргэдийн хувьд бол бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмтгийн хувьд бол ховрогчийн гомдлоор одоо шийдэгдгээ ямар ч найраа байдгүй. Баримтгүй байх нь огт хамаагүй. Тийм учраас нэг бол зохицох ёстой, нэг бол одоо мөнгө өгөх ёстой, үгүй бол ялаа идэх ёстой гэсэн ийм ойлголт байдаг юм байна. Тэгэхээр ийм зүйл бол байхгүй шүү.